Хадгалан зээлийн хоршоо гэж юу вэ? Бидний амьдралын өдөр тутамд мөн урт хугацаанд ч тэр их бага хэмжээний санхүүгийн хэрэгцээ байнга үүсдэг. Ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэх, хэрэгцээндээ зориулж зээл авах шаардлага тулгардаг. Тэгвэл энэхүү асуудлаа шийдвэрлэхийн тулд хүмүүс банк, хадгалан зээлийн хоршоо болон бусад санхүүгийн байгууллагад ханддаг. Банк болон хадгалан зээлийн хоршоо нь иргэдэд хадгаламж, зээлийн үйлчлэгээ үзүүлдгээрээ ижил төстэй боловч хадгалан зээлийн хоршоо иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдснээр байгуулагдаж гишүүнчлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг ардчилсан удирдлага хамтын хяналттай байгууллага. Оруулсан хөрөнгөний хэмжээнээс үл хамааран гишүүн бүр саналын нэг эрэхтэй хадгалан зээлийн хоршооныхон эзэн байдаг тул хадгалан зээлийн хоршооны амин гол зүйл гишүүдийн итгэлцэл юм. Банкнаас үйлчлэг авахд орлого нотлох барьцаа хөрөнгийн зэрэг бичиг баримтын өндөр шаардлага тавьдаг бол хадгалан зээлийн хоршоо гишүүдийнхээ өнөөгийн нөхцөл байдал тохируулан боломжит хөлбөрүүдийг санал болгон тусалгахыг эрмэлздэг. Мөн хадгалан зээлийн хоршоо банкнаас ялгаатай гишүүдтэй санаа тавьж санхүүгийн боловсрол олгож хуримтлал тавьж ирээдүйн санхүүгийн эрсдлээс өөрсдийгөө хамгаалахад нь тусалж дэмжиж ажилладаг. Банкуд ашгаа өндөр байлгахыг зорддог бол хадгалан зээлийн хоршоо бага зардал гаргаж олсон орлогынхоо дийлэн хувийг гишүүдтэй хуваарлаж өгөхийг зорддог. Хадгалан зээлийн хоршоо гишүүдтэй тэдний гэр бүл, ойр тойрны хүмүүс чиглэсэн боловсролын болон нийгмийн олон ажлуудыг хийж хамтдаа хөгжиж сайхан амьдрах боломжийг бий болгодог байна. 2022 оны байдлаар дэлхийд даяар 98 улсад 82758 хадгалан зээлийн хоршоо 403.9 сая гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.